За, ар халахын алдар ган холтгаан ирд нэхлэн. За сайн байцгаана хүмүүс үзэгчтэй. Ингээд та бүхэн ингээд сошиалаар биднийг үзэж байгаад маш их баяртай байна. Дугаар алгасахгүй үзэж байгаад бүр их баярлж байгаа. Ингээд энэ удаагийн дугаарт маань манай супер дуучин Маралжингоо, манай Ука, манай Ануунаар оролцож байна. Хөргийн мөн баярын нэ. Би бас орцсараад эндээс гэдэг энэ удаагийн дугаар гэдэг би эндээс айгүй ингээд засаад ингэсэн чи. За ингээд Ука, Ану оролцож байна. First ladies. Second чинь яаж байгаа шүү дээ. Манай энэ Японоор айгүй сайн яа. Тэгээ манай агуу нэвтрүүлэгч бас энэ баяр олдож байгаа. Тэгээд дандаа агуу хүмүүс байгаа. Тэсэлээ яваад чи хөдөлж идүү нэвтрүүлэгч. Өчтөр машинд суусч бас тэгээд сах. За тийм яах вэ? За баярлалаа. Сошиалаар явж байгаа бас нэг хүмүүс ганц хоёр комент бичсэн юмсан энэ нэвтрүүлгийг одоо телевизээр гардыг юм уу тэгээд телевиз мэлэзэр зүгээр л гоё залуучууд гоё чөлөө цагаа өнгөрөөгөө үзэл бодлоо цөмөрөө биенийхээ ингээд илэрхийлээ те. Хамгийн гол нь ингээд жоох стресстэй байгаа. Тийм учраас цөмөрөө гоё ингээд инээлтэй ингээд хүмүүсийн стрессийг бас жоохон үргээх зорилготой хийгдэж байгаа юм шүү. Энэ Ану өөрхийн нөгөө хөвсгөлөөс ирсэн. Зунжингаа зугаалж ирсэн. Тэгээд сайн тайлбарч хэлэхгүй бас ойлгохгүй юм аа. Ингээд эхэлж байгаа. Бид нарыг бас дэмжиж ажилтдаг энэ монтажны хідэн дүүрэг энэ төр хэрэг болдог те. Тэнд нь манай Nescafe United Group энэ төр маань ямар том компани ямар үнэтэй хүмүүстэй ажиллаж байгаа. Nescafe Gold та дууж үзээрэй те. Уудгүй, кофе уудаг гэсэн те. Ганаа уудаг. Яг хотлоо юу хит юм шүү. Мессежээр явуулчихараа. Хариугийн нэг юус асуудал байхгүй. За, бид нар ингэж нийлж боолж байгаа. Би Укаг бүр өстө 2 цаг шасны эцэд нэвтрүүлэгт орооч гэж захиж гуйж байгаа. Яг тийм Ука төрийн дугаар дээрээс даруухан циком дээр тавьчаад ирсэн тийм. Бага циком тэр байхгүй уулна. Угаасаа байгаа нэг даруухан дуу цөөтэй хүн шүү дээ манай хүн. Гэхдээ би гуйж байгаа. Би чамаа ингээд задлж ингээд гаргая те. Би ингээд сэлийг арай өөр байдлаар хүмүүс харуулж чадсан шиг чамаач гэсэн ингээд арай өөр байдлаар ингээд харуулъя л да гуйж штэ. Чи ингээд хамт байгаад хөгжилтэй гоё штэ гэж ярьсан чинь гуйж байгаа тэгэл нэг юм оруулахаар болсон. За баярлалаа. Одоо тэндээс ган эрдэнэ ярианы сэдвийг үдэж эхэлнэ. За ер нь ингээд манай Ука юу хин уучлаарай ингээд сандраад байна. Манай Нямба хэллээ шүү дээ тий. Нямба ер маань стресстэй гэж. Тэгээ сүүлийн үед бол маш их стресстэй юм гэж хүмүүс яриад байгаа. Надаас бусдна юм шиг. Бенз ба бусад машин гэдэг шиг ганаваа бусдна. За тэгээд гол нь яг та нар юунд стресстэй таа. Тэгээ та нар стрессж байгаа юм аа. Гүй одоо яг сүүлийн үед бол гайгүй л байна. Гайгүй байна уу? Тий, ерөөхдөө ажил ихтэй ч юм уу бид ч нөгөө дуртай ажиллаа хийдэг азтай хүмүүс шүү дээ, тий. Тэгээд ажил ихтэй үед бол маш happy байдаг. Жоохон ажил зогсох байдалд ороод юм уу иймэрхүү үед бол стресстэй. Стресс тэгээ яах вэ? Стресс тэрээ. За стресс тэрээ. За яа дээ. За оролж байгаа. Стресс тэгээ яа дээ. Стресс тэрээ амар. Яах вэ? Бүр амар нүд нь амар гурцсан. Гурцсан. Мөг нь амар гурцсан. Тануугийн юу? За хадлаа. Гэж шаарч байгаагүй байна. Тийм үү. Тийм угаасаа дандаа л айгуу. Гайгүй энийг л явчихдаг шүү. Тийм инэвсгэлээ. Ойлгохгүй юу? Нөө бенз баг шиг яс хэлэх гэсэн арай гүцэхгүй байна. Ха? Гуйлж мөл. Ойлно шүү дээ. Бас ойлно. Гэтэ ойлдгүй эмчтэй хүн байхгүй байлгүй дээ. Гана миний надад ойлно. Би харагдана. Тайвширна. Би үнсэн дахиад тайвширна. Тэгээ сүүлийн үе чинь нэг айгу гой үг модонд ороод байгаа юм л шүү дээ. Өмнөх дугаар дээр бол түлээ гэдэг нэр үг айгу их модонд орсон. За ингээ гадуур хөвжөтл энэ нэг оркл тийм нэг оркл. Улаанбаатар чинь тэр чигээр оркууд болчиход байгаа биш үү гэдэг ойлголт хүмүүс их яриад байгаа. Тэр нэг оркуудын нэг нь бас энд сууж чи магадгүй гэж бас бодох юм. Ямар хүнийг орк гэдэг юм бэ ба? Би тэгж хүмүүсийг байлтай шашин шүтлэг те мэдлэг боловсрол баян ядуу хаан төрснөөр нь гэж ялгарлан гадарх эсрэг өгдөн шүү дээ. Миний үзэл баримтлал бол орк гэдэг чинь нөгөө Warcraft-ийн нэг баатрын нэр юм шиг үү шүү дээ. Тийм шиг байна. Тэгээд зүгээр орк зүгээр тоолж зүгээр хошгимжил дараа юм шиг санагдсан. Бөвшний эзэн дээр гардаг нөгөө нэг амар эсрэг царай талын тэр оркууд гэдэг юм шиг дээ. Сонирхож байна. Harry Potter дээр юу юм үздэг тийм үү орк үздэг. орктай. Бүгдний эзэн мэзүүд огт сонирхдгүй үздэгч хөө. Төрөний дээр стрессийн талаарх та яаж стрессдэг гинэ? Стрессэнд орж ирнэ эсвэл
Стресс энд оруулахгүй л яах вэ? Анх удаа орно. Хүн юм хойно. Харин тийм. Сэрэл нөдөлж Энд таараа. амьдэрч байгаа. Хүмүүс л тэгж яриад байсан шүү дөрөв. Одоо ч дуучин, жүжигчин, улсын их хурлын гишүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайд хин ч удаа бүгд л стрестэнд орж байгаа юм тий. Хүн штэ. Ука. Тэр чи адилхан 0 ордогтой л адилхан. Яг стресст орох гэж яагаад ядарч юм ч юм уу гэж бодохоор бол айгу хурдан бясалгал хийдэг те цуг хийдэг хүн байна. Цуг стресстэй яахыг сонсч ингээд шууд ингээд өмсний телевиз харж байгаа шиг. Бясалгал хийдэг хүмүүс би энийг илдэг юм байна тий. Яг бясалгал хийх маань яах вэ? Тэгэхээр яг хамгийн энгийнээр хэлгээд ингээл одоо нэг юм өөртөө тухтай газар суугаад өөрийнхөө амьсгалыг чагнаад өөрийнхөө дотор болж байгаа юм зүгээр л ингээл ажиглаа суухан л айгу гоё стрессийг тайлаад тайвшруулж чаддаг. Эд дуурж ирсэн үү? Яг ингэж ирсэн. Тийм үе байна. Зөв амьсгалаар чинь ер нь аль яг Дуурахгүй юу? тийм дуурахгүй шүү. Яг ингээд нэг бас хүн бол хийгээ гаргаж явах хэрэгтэй гэж байгаа. Тэр Хаач юуч энэ бол соёлгүй хүний үг биш гэсэн. Дэлхийн нийтээр хаач хийгээ гаргаж болох гэж л. Яг бясалгаж яхад хийгээ гаргавал яах вэ? ер нь бясалгал хийдэг хүмүүс аль ер нь аль тэгж гэсэн тийм юу. Хий хуримтлагддаг. Хоо. За баар гэл тэ. Хийгээ амаараа гаргаж тийм байл. Буруу амьсгал Тоошоо гаргав. Саран багшаа. Сар хүрсэн юм байна тийм. Чи ямар төрлийн бясалгал дурдаг гэдэг. Шири. За реклам явахгүй шүү. Бэлтгэлийн реклам явахгүй шүү. Би өнөө стрессэнд ороод байгаа юм бол алга байна. Хорд орсон дээ. Жинхэнэ хамаг стрессээ гаргахгүйтэй яаж торонд орчих. Ямар хүмүүс торонд ордгийг мэдгүй. Ийм ихчлөө дэмтсэн хүмүүсийг аваач торонд аваач гэж. Манай багийг бол төрхөн зурж гисэн бас те ихчлөөгийн хязгаар. Стрессэнд орохгүй. Тийм ээ. Сүртэй. Би анаас ингээд асуул. Анаа найз залуутай. Хэлэхгүй ч гэж болно. Хэлэхгүй л чи. Найз залуутай баруун гараар өргөд найз залуу зүүн гараар өргөд. Яг одоохондоо батлыг агуул. Ер нь бол яавал яач шүү гэж. Яач магадгүй шүү гэж. Би харин зөвхөн нөө танилцын групп руу ороод үзчих чиний зүрх явуулсан. За яа. За зогтлоо. Ийм байдаг болов. Одоо чи ингээл нэг залуутай ингээл болцлоо гэж бодъё л та тий. Бидэж болцдог л хатаад энэ сайхан насн дээр болцохгүй ч гэдэг явах тий. Тэгэл ингээл болцоол ингээд бид чи утсан дуурдаг залуугийн. Тэгсэн чинь уучлаарай гэж залууч гараа явдаг байхгүй босоод уцаар яддаг юм. Тэг. Яс чи бизнесмаар санагдал ариун цэврээр ордог байхгүй. Орох гэж нөгөөд чи уцаарч зогсож байна. За гэхгүй юу. Хоёлаа хоол мол идээл та мэдээлэл нэг охинтойс амар найрцсан ингэж ярьжвал чи буцаж ирж суугаад яг ямар үйлдэл гаргах вэ? Залуутайгаа юу юм ярих уу, яах вэ? Эсвэл тэгэл яваад бичих үү? Гүй нэг явж маахгүй ч би тийм уурлаад байх статустэй байхгүй байгаа шүү дээ. Тэр залуутай зөв болцож тэгэл тэр хүний одоо хинтээ хоол иднэр яамаар агаад би бол оролцох хэрэггүй гэж бодож. Би зүгээр л мэдээж бодол ихний л болцоо байлгүй дээ. Тэгэхээр ингээд ой хөрхөө юм ярьж за баярлаа гэл. Чичтэй гэж гаднаа ингэчээ. Гэдэг. Гаднаа чичтэй шавтарыг дахиж уулзахгүй дээ гэл. Тэгэл гарах юм ээ тий. Нэг тийм юм болгон дээр амар бясалгадаг хүмүүс ч өөр юм. хурц характер гаргаад байх юм тийм шүү дээ. Гой таалагдж байгаа залуу тэгээд чамд ямар жоохон нэг таата санагдахгүй бах тий. Мэдээч хэрэг тийг юм байхад таатаа бол санагдахгүй л дээ. За найз залуутай баруун гараар өргөд найз залуу зүүн гараар өгчөрөө. Өөрөө яах вэ? Хүмүүсийн гар өргөсөн. Зөө. Яг л ануугчийн талд л байна л та. Угаасаа тэгээд орж ирээ би юу хэлэх гэж бодож байгаа бол чи сериосны тал руу гарах байх гэсэн үг шүү дээ. Түүний сонголт, миний цаг завыг ч гэсэн үрэг байна. Шитгэн зэгцтэй хоёр тийш болох та. Ашгүй сайхан өдөр яваад. За сайхан идэв. Окей. Би тэгэл сонсцсон болвол тэгэл бол ер нь шууд асуучна хэлчихнэ. Тийм. Чи өөр охинтой ингэж болцд юм уу гэлээ. Тийм. Тэгтээ бол нэг ууралж хэлэхгүй л дээ. Чи өөр охинтой Хийж байгаа л. Онцлогоо санаагүй яриаг чи сонсчлоо гэж хэлгүй те. Тэгсэн чинь тэгж яах юм ингээл. Тий харьцуу. Миний хоёр цэвэр гэдэг шиг миний хоёр хидэлтэн лакар. Лакар. Чилээд одоо сонсчлоо гэж. 6 м чиглэлээ мэдгүй. Тий. Уучлаарай. Тий. Тэнгүүтээ хэрвээ би жижигчин байсан бол гэж. Би тэр залууг бол би
эмэгтэй байсан бол штэ. Би өөртөө жинхэнэ бодоол. Миний хувьд бол. Чи яаж Би өөрөө ирэх хүн За мань байхгүй яахыг юм. мань чинь яа чи тэр залан болчих. За ирээ суулаа. Чи нөгөө эмэгтэй шүү зэ. За суулаа. Уучлаарай сайн нэг хэрэгтэй. Би нэг гоё залуу төсөөлчихсэн байхгүй. Чи сууч одоо би эмбата чи манай хүн чинь бол асуулт нь амар байхгүй. Амар зүүн асуулт асуу. Тэгэхээр би өөрөө унчих гад байдаг. Тэгэхээр нэг арай өөр хүнээс ингээд нэг жоохон бүр даруухан тийм залуу байж. Зүгээр найс нь бүр дараа залуу бүр тооч. гэж. Аюу тийм джентльмен уучлаарай сайн ноц дуурайд. Хоол цэгэлсэн Тий. тий. Чиний нүд чи амар гоё юм а тий. Гайлхна. Өөрөө шууд явчих за. Чиний нүдстэй амар гоё. Чамд ер нь ямар шүү олон охтууд л ингээд чам руу ингээд ингэдэг баг тий. Нөгөөг заа болсон тий. Тэрний нэг охин хэлж байгаагүй. Тий. Баярлалаа. Тэгээд ингээ амар хэцүү байдаг байхгүй. Тийм өөдөөс нь харж нүдэндээ ингэж байгаа ярьсан бол гоё байхгүй. Та жинхнээс алахгүй юм байна уу? Алахгүй юм байна. Яах юм. Я башин байна. Шок яараш ачсан. За баярлалаа. Өөч. Чи сая нэг үг гэж зүгээр та маа дүү. Нөгөөг дайгуу те. Маа дүү эсэм үү. Тэгээд гараа ярьчих гэдэг. Би нөхөн ярьж чадхаа байц. Ерөнхийдөө бол сайхан юм ярьж чинь тий. За. Тэгээд манай анаач хүүхдтэй лөө. Ямар амар найз залуу. Юу? Өмнө гэрэлж байгаагүй хүүхдгүй. Ер нь бол хэдэн хүүхдтэй болоо гэж бодсон. Би ер нь олон хүүхдтэй л болно гэж бодсон шүү дээ. Танах хэдүүлээ. 4. Би хоёулахна. Дээрээ нэг тэгээ ихтэй. олуулаа бол юм шүү дээ. Тэр юу найлын цөөх хүүхдүүд чинь. Юу байгаасаа юу охин байгаасаа юу. Айл нь л хөрөх шүү дээ. Гэтэ октод ер нь хөрөх нэ. За. Эм баяр. Би хүүхд дийж чадна. Дүрийг ч чадна. Хоёр эмэгтэй болж чадна. Харин чи лэнтэй ажиллах хүмүүс скватертай гэдэг. Яа. Лэнингээр яах юм бэ гэж. Ерөнхийдөө одоо ингээд гадуур ингээд хүмүүсийн яриг би сонссон л доо ганц би өсгүүчүүд бөгөөд ингээд хоёр дахь амьдралаа эхлүүлэх гэж байгаа ч юм уу. Одоогийн энэ залуучууд тэгээд маяг дийлээд байгаа юм шиг. Ер нь бол айгүй хэцүү болцсон. Тэгж ярих юм. Тэгээ одоо хүүхдтэй олмоор гэдэг. Тэгэхээр би хэлдэг байхгүй. Одоо тэр том ерөнхийлөгч болж өгөл одоо үрийг авчих хэрэгтэй байнамаа. Тэд нар одоо үрээ зардаг бол сайхан бүх болгоё хүүхдтэй сайхан бүх хүүхдтэй болыг одоо тий харж байгаа нэг аврагууд одоо их авраг вай харж байгаа тийм нэг хүнийг сонгож байгаа үрийг аваад ваа за тэгээ эрдэмтэн профессор эрдэм мэдлэгтэй болоо яа гэж харж байгаа. За юм баяр. Өрөөг. Багш би өрөөг. Гэтэ тийм байдлаар хүүхдээ болох үр суулгадаг штеп. Тийм л дээ. Гэхдээ тийм байдлаар эмхтэй хүн гэж юусоо бодохгүй байгаа тэгж бодохгүй. Зүгээр хайртай хүнээсээ хүүхдээ болоод гэр бүлийн амьдрал зохиоё гэсэн санаагаар илэрхийлж байгаа болохоос ш. Тэрнээс нэг зүгээр те. Ямар эмэгтэй байгаа шиг тийм шүү. Тий. Тэр талаараа биш аахгүй да наа нэг дээ. Хүүгүүд тэгж л яриад байл шүү дээ. Биний үг шээ. Хүмүүс ярьж байгаа хүмүүс яриад 6 метрээс 6 лакатраа сонсоод тэгээд ингэж хүмүүс яриад байгаа юм байна. Тэгэл та нараас тийм байдгүй, тийм санд нийлдэггүй л гэж асууж байгаа царай нэмэлдээ чаавас. Гэр бүлийн очлаараа те би одоо ингэ ярьчихдаг. За. Чи над талтай байж угаасаа мэдчихэе. Яг би зөв ийшээ ингэ. Романтик те одоо жишээлбэл ингээл эр хүний гоё хайрыг хүсэж байгаа гэр бүлийн сайхан амьдрал хүсэж байгаа хүн болгон гоё зүйлийг мөрөөддөг хүсдэг те. Чиний хувьд ингээд романтик юм гэж одоо яг юу одоо романтик байдал яавал ч гоё яах вэ? Ихтэй романтик гэхээс илүү те за яг. Нэгдүгээр ихтэй санаачлахтай байх гоё. Санаачлахтай. Эмхтэй эзэж тэгж төрүүлж өгдөө те. Яг тэгж угаасаа тэгж ярьлаа гэмхтэйний филинг нь онч штэ. Тэр нэгдүгээр ихтэй амар гоё мэдрэмжтэй санаачлахтай тийм байвал амар романтик. Тийм үү. Баярлалаа. Ер нь нэг өгүүлбэрээр хариулаа явчих. За одоо эмэгтэй хүний романтик байдал гэж байна уу? Эрэгтэй хүний романтик байдал гэж байна уу? Үгүй тэгэл намайг магтаал байвал марлаа. Чимин Хөвсөж юу гоё шийдсэн. ингээд дэвэж хийчихэн тэгэл айгуу гоё сайхан романтик болоо явчихгүй. Би нэг тийм учиргүй романтик хүн жоохон дургүй. Одоо өөрөөр хэл би л хүмүүс нөгөө романтик гэдэг жоохон панал сайтай хүмүүсээр төсөөлж бодоод идэв штэ ингээл амар сурцтай гэх юм уу над эсэргээрээ тийм хүмүүс бүр таалагддаг.
Тэгээд баг ингээд жоохон уучраа олохгүй Ялуунаас шууд ирнэ ингээд айгу үннээрээ байгаа нэг тийм хүн угаасаа мэдэрдэг шүү дээ тий. Тэр үннээрээ байгаа нь яг миний сэтгэлд хүрч чадвал тэр миний хувьд хамгийн романтик. За. Ягаан цамцтай яг тийм. Ягаан цамцтай яг тийм. Окей. Тийм болгосон хүн энд сууж байна. Энэ нь бол мэдрэмжтэй. Гэхдээ ингээл байнга ингээл сюрприз барайл биш. Тэгэл ер нь гэхдээ ингээд хосууд нэг юмдээ сюрприз ярил тэр нь ингээд 70 жилийн дараа ч юм уу ингээл өдөр алганаа санахгүй шүү дээ. Ямар нэгэн юм онцгой юм ал эрэг цаандаг шүү дээ. Тэр нь айгаа романтик дурсамж болно. Өдөр болгон сюрприз байна чадахгүй шүү дээ. Заавал тийм бэлэг сэлтэнтэй бол гол биш шүү дээ. Ер нь бол юу ч яаж өдөр болгон сюрприз чочоогоос эхлэж бурхан байна. Тэр юм хааш Нүдөө сасахгүй. Тэгвэл хураа амар. Унцчахт нүдөө сасгаж сэрэх үү? тэгээд л ирээдэг нөөш доош. Чи яах вэ? Тэнийг юу гэдгээр орно шүү. Үгүй би зүгээр л одоо зүгээр залуучууд их үзэж байгаа бид нэрийг романтик хүн бол өөр өөрөөр Биш яг чи яах вэ? яавал Харин романтик ямар? үгүй тэгээд гоё илхээс л их юм шүү. Гоё сэтгэлээс үнсгээс л их юм шүү романтик гэдэг чинь. Чамаа Машин бариад явж байгаад биш би тийш яриад шүү. шээш. Би романтик яриад шүү. Чам руу. Чам. Тийм. Харин тийм яг л адилхан шүү. Эрэгтэй эмэгтэй заавал гэж нэг төрөнийх шиг энэ дээр бол би яг өөр эсрэг байр суурьтай. Одоо хүмүүс бол бие биелүүг ингээ хайртай, тэмүүлж байгаа хайртай байх юм бол машин бариа явж байгаа ч хүртэл ингээ үнсмээр санагдал тийм. Үнсмээр санагдал гарын бариад үнсдэг шүү. Тэгэл энэ байдлаас энгийн зүйлээс л энэ романтик байдал эхэлнэ. Энгийн зүйлээс бүх юм ундаг. Яг тий. Тэр яа цамцтай тийм. Яа цамцтай би хат цамцтай тийм. За юу аз жаргалтай болгодیں۔ Сайхан яаж чаддаг сайхан шиг тийм. Гэхдээ маш олон зүйл аз жаргалтай болно Болдог шүү юм. дээ. За тоолъё. За одоо Маш олон гэсэн. маш За. үгүй хүн чинь юусе аз жаргалыг бүхнээс мэдэрч байна шүү дээ. Тухайн үеэс жишээ нь би бүрийг л амар кофе юмар байх ч юм уу кофе гоё гараад ирвэл тэг чи аз жаргал юм лээ. Аз жаргалыг мэдрээ. Хөвсгөр залуу тэрүүл яг ч хөвсгөр залуу гэдэг л гоё. Бүр ягаан цамцтай айтайхан гараад ирээсэй гэж ягаан цамцтай бүр гоё болоо явчихсан байхгүй тий. Окей ямар аз жаргал гинэ? Аз жаргал гэж юу вэ гэж байгаа юм бэ тий? Яг ихэнх хүмүүс амар заваад байна гэл ингээл байнга тэгээд идэг. Ер нь аль ингээл юу аз жаргалтай байгаагаа бас бодоод байх юм бол аз жаргалтай болно. Би одоо эрүүл байна, ингээл гоё байна. Сайн сайхан байгаа юмнуудаа илүү их бодох юм бол аз жаргалыг мэдрэх байх гэж байна. Мэдрэх байх. Одоо чи мэдэрч байгаа юу? Тийм байгаа байдал. Одоо мэдэрч байгаа юу? Ер нь аль өглөөс сэрэл ер нь бясалгал хийдэг хүмүүс ч юм уу эсвэл ингээд Баян өөртөөгөө мэдрээстэй. илүү их ажиллах юм бол ингээл басаал өнөөдрийг гоё аз жаргалтай өнгөрүүлнэ. Тэгэхгүй хүмүүс чинь дараа одоо тэгж жагаад гоё аз жаргалтайгаа учрын ч юм уу гэж боддог. Тэг өдөр алганыг л тэгж мэдрүүл гоё. Тийм. За болж байгаагийн үед. Яг аз жаргал гэдэг за мөнгө бол угаасаа орж ил байдаг, гарч ил байдаг зүйл тий. Аз жаргал гэдэг бол ерөөсөө хамгийн үнэтэй одоо харилцаа ээж аав, эцэг эх чинь амьд байх. Чиний хайрладаг хүн чинь амьд байх, урт уртаа хамт амьдрах. Өөр хүүхэд чинь хүнтэй адилхан хүн болж өсч төрөх ч гэдэг юм уу тий. Энэ бол аз жаргал. Мөнгө олон хүний амбиц энэ зүйлүүд бол өсчл байдаг, унжил байдаг. Амьдралдаа төлөвлөл нэг тийм юу зүйл биш шүү дээ тий. За манай юм ба. Ханаас мэдэрдэг. Хэд илбий жаргалдаад скэн зовлон бас амттай гэж. Би жаргалтай. Торон донд сууж байтлаа. Торноос гаргасан гэж. Аз жаргалыг яг би укатай яг санал нэг байна. Бага байдлаасаа л би бол яг аз жаргалыг яг өөрөөхөө л мэдрэх хүсдэг. Би сүүлийн 4-5 жил огт бизнес хийв. Хүмүүст бизнесээ даатгаад өгсөн. Тэгэл окей хүмүүс нь бизнесээ хийж лээ. Орж нэг жил 2 удаа ч юм уу орж голд нь орж хотлаа алиалах царил цоож байгаа. Зүв яг зүв буруу гэж соочоо тэгэл гарчдаг тий. Тэгэл яг өөрийнхөө л хүн гоё амьдрал аз жаргалыг аашдаг. Ямар би бол яг нэг миний философи зүйлүүд яг тийм болчихлоо. Ямар 100 наслах биш. Нэг үнэ. Тэгэл ерөөсөө гоё өөртөө гоё хоол зарцуулаад өөртөө гоё хоол хийж идэл өөрөө гоё аялал өөрөө гоё юм үзэл үр хөвгт аз жаргалтай байлгаал тэгэл байж бол тэгэл аз жаргал. Тэрнээс нэг энэ хүн ийм гоё машин унтсан байна би сүүлийн загварыг унах хэрэгтэй гэж амьдрах юм бол тэгэл хэцүү болчих. Тэгэх юм бол тэгэл аз жаргал биш нэг шал өөр юм. Аз жаргал хийж баригдахгүй. Энэ орнд миний машин бол энэний машинтай яг адилхан гэж бодоод явж байгаа тийм болчих. Боломж байвал тэгээд өөртөө нэг зовлонгүйгээр шин загварыг аваад унчиж болчихлоо. А өөртөө зовлонтойгоор авч унживал тэгэл аз жаргал биш бол болчих.
Бага байдлаа сэтгэл санаал гайртмын. За. Асуулт асуусан биш гай. Өөрөө ингээд юм сонир болоод ингээд хамгийн авч байгаа нь одоо би болчих юм шүү болтой юм. Хамгийн гол нь би бол гэр бүлэрээ ингээд хамт инээд хөөртэй миний хүүхэд өвчнгүү өвдөхгүй байвал миний хамгийн том ад жаргал. Хүүхэд өвдөх айгүй хэцүү байхгүй. Би өвдөхгүй явдаа гэд. Хоёрт нь ингээд гэр бүлэрээ ирүүлэх байх. Дараагийнх нь тайзан дээр гараад дуудах. Маш олон хүнтэй. Гэтэ зөндөл тайзан дээр гарч байгаа. Гарах болгонд ч аз жаргалтай байна гэсэн үг шүү дээ. Гарангууд бидний дууг дагаж дуулаад зэрэгтэл тэр чигээрээ орилоод бид нар өөрсдөө мандсуурсан байх тэр бол амар гоё аз жаргал. Бас тэр аз жаргалыг нэг хэр баргийн хүмүүс мэдэрдэггүй мэдрэгүүд нь би бас баярлж удгийн. Тий, бас азтай байхгүй тий. Мэдээч. Хайр хөрнө гэж өөд юм уу тэгвэл? Байлгүй байх юм. Тийм үү? Пэши. Дэш байна. Байдаг юм аа. Миний нэг хүндэхгүй харилцаанаас л өрнө гэсэн. Тий. Одоо тийм болоод маш их салалттай нэг үгээр авч үгүй бол. Хайр хөрнө гэж өөд юм. Мэдэхгүй тэр. Мэдээгүй наа. Хөрдөг гэдэгт мэдэхгүй. Гэхдээ эмгтэн хөрдөг хаа гэж. Чи яг барьцсан дараа авчихсан шүү. Айгу зүг байдаг шүү сая. Гэт уурч үрэх шиг. Би та нарт энэ зүгээр миний бодолтой хүн бол өөрөөр бодолтой. Хайр хөрнө гэж хэлж байгаа. За одоо бодъё л та. За хоёулаа ингэж. Бодохгүй бодохгүй. Би хувцас авдгүй. За. Тэ дууг наац ингэсэн байж 4 цагийн дараа жоох өвнөтөл зараад ирлээ. За. Чи ингээд би тэгвэл амаа тэгж хэлсэн шүү дээ. Тэгвэл би дотроо бодохгүй. Энэ бол битэрийн энэ бол хайр биш юм. Жинхэнэ гоё хайр биш юм байна. Ануу намайг боддог, намайг хайрладаг бол намайг ингэж шаналж тэ. Ингээд чиний хайр чинь наад мэдрэг чиний хайрыг хүргэж байгаа байхгүй. Үгүй байхгүй чи хайр биш үү байхгүй. Уу ингээд унжаа байхгүй шууд нөгөө гоё. Чи яг жинхэнэ хайр байсан бол чи намайг хэзээ ч тийм байдалд оруулах байхгүй. Ман чи энэ хүмүүст уулзах яа. Чи манайга тэгвэл уулзж байгаа бол тэг чинь Монгол хэлний хувьд жинхэнэ хайр хүрдгөө гэж хэлсэн бол энэ дэр бүгд хүлээн зөвшөөрнө те. Одоо би маш олон эрэгтэй найзуудтай. Тэгэл яг л одоо заримдаа намайг эмэгтэй хүмүүсийг мартчихдаг байх гэж боддог. Маш хамаагүй ингээ эмэгтэйчүүдийн талаар ярьдаг байхгүй. Ингээл өстөндөө тохиолж байгаа асуудал ч юм уу. Тэгээ ярихаар гайхдаг. Зарим эрэгтэй хүмүүс болохоор ингээд найз охин юм уу эхнэр нь байнгын ярьдаг, цагддаг. Ингээл одоо хартай гэх юм уу те эсвэл юм чанга эхнэрүүд байдаг шүү дээ те. Тийм байдал бүр ингээд их дуртай. Манай энэ л намайг баг ингээ аваа явж байгаа ч гэт юм уу те. Эсвэл энэ байгаагүй бол би ингэсэн байх байсан балрах байсан. А зарим нь болохоор ерөөсөө те эмэгтэй хүн ингээ миний амьдралд оролцоод учиргүй яриад ингээд ах би дургу. Эсвэл ийм байдаг гэж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр миний хувьд би ч одоо өөрөө хүнтэй суугаагүй аав те. Яг одоо ямар эхнэр гэдэг одоо яг эхнэр хүн гэдэг юу н тэр хүний амьдралд яаж оролцох ёстой те. Залгах ёстой мөн, залгах ёсгүй мөн, ямар байр суурьнаас байх ёстой гэдэг би ингээд байнга төөрөлддөг байхгүй. Тэр талаар. Өөлийн шиг уужим ухаантай мантгацсан шиг. Гэ тэр чинь бол яг жинхэнэ өөр өөрсдөө яг нэг таадаг тийм дэлгүүр гэж байхгүй болчихж байгаа байхгүй. Тийм бариулаад яваад. Тэгвэл та хоёрын хувьд би бол хардуулах амар дуртай шүү. Тийм. Нөгөө өөр нэг айтайхан царайтай биш болооч тэр юм уу эсвэл гиндэг хөөхөд тэр тийм болооч тэр юм уу. Намайг ингээд хүн гоё ингээд хайрлаад харамлаад хардаад байл надад айгуу тийм. Гоё тийм аа. Гэтэ би нэг тийм нэг хүний хуурах ч юм уу эсвэл тэ ингээд араар тавьсан үйлдэл хийхгүй л дээ. Тэрэндээ гоё бардан байдаг болооч тэр юм уу. Хардвал амар гоё санагдаад байд юм аа. Чи наваа хардж байгаарай заа яа. За гарах. Хардуулах нэг юмд бол яг нэг давс хужирыг тааруулна гэж нэг байдаг. Тэ. Алх үедээ хардчихна, тавих үедээ тавьчихна, хөөхөн бас ингээл барих үедээ бол барьсан шиг барьцдаг. Ингээд илх үедээ бол илсэн шиг илчдэг. Тийм л байх хэрэгтэй. Эмэгтэй хүн бол ерөнхийдөө жоохон төвчээртэй байл их зүгээр юм болов гэж би боддгийн. Юуны тохгүй тэгэл чамдаа самаа бэлдээл. Чамдаа бэлэн байж байгаа. Чи таксиг мөнгө хойд тишээ болох гол тий. Юм л бол салъя. Юм л бол ерөн живтэй бүтэхгүй байна. Юм л бол ингээл жоохон ч нэг цай асгасан ч гэсэн чи юу яасан бүтлгүй ер нь боли ойлаа гэл. Ийм шалтгаанаас болж хүмүүс ер нь салаад байгаа юм шиг санагддаг байхгүй. Хоёрын хооронд хөнгөн бэрхшээлээр бүдрээд байгаа юм шиг. Хөнгөн бэрхшээлийг хоёулаа хөнгөн давчих юм дээр тэрэн дээр хоёулаа няцаал ингээл тэгэл
яаж байгаа юм шиг санагддгийг. Тийм учраас Та нар- зүгээр дэвчэртэй байл. Байвал зүгээр. Та нарт ингээд одоо байж байгаад байхгүй болсон зан чанар байна уу? Яг байсан гэсэн мөртлөө одоо байхгүй болсон. Бага шүү. Ямар зан чанар вэ? Улаан диско ч юм байж байгаа юм шиг. Диско ч яа. Тий. Калавч байсан юм чи Улаан тэ? клап ч юм байж байгаа. Гүнфх гэж одоо бол бараг тэгээгүй 10 хэдэн жил болж байна уу юу? Окей. Байж байгаад байхгүй болсон зан чанар. Тэгэл хүлээцтэй, төвчээртэй болсон байх. Байж байгаа байхгүй болсон юм уу тэр нь? Хүлээцгүй, Хүлээцгүй, Төвчээргүй болсон юм уу? Байж байгаа тэгээ байт одоо байт. Одоо үлээстэй дэвчэртэй болсон. Маралчинго. За чин заах нэрээ дуудаж байгаа хариулна. Би жоо заримдаа чамруу фокусж байгаа шүү. Заримдаа юу. Химиг яаж би түр тийш юм бишээ тоогоо байж гэх юм билээ. Агуу ягталтай байсан гайг болсон. Араа гүнзтэй. За. Айгу их бүх юмд амар хитэгдэг байсан. Одоо бол арай өөр болсон. Айгу гэнэн байсан юм биш үү? Амар хүнд итгэдэг. Тэгэл юм болгоныг дандаа өөртөө гэж юм өөрийнхөө мэддэг хүмүүстэй жишиж дандаа бодож тэрнгээрээ итгэж найддаг байсан бол одоо арай харцангуй өөр болсон. Амьдрал чинь итгэх найдаг хүлээх гэж 3 хүн дээр л тогтдсон шүү дээ. Яг арай ахмсэр арай ахантай бүгд арай газар дээр буусан гэх юм да. Би чам модон чихэр авч гэнэ итгэж байна. Одоо нэм баяр гэж та дөр зэрэг хэл. За 1 2 3 Нямбаяр. За За Надад ийм тэрээс байхгүй болсон зан гэдэг юм бол одоо тэг би нэгэ бүр гайхаад байгаа. Та нарт одоо жишээлбэл юм костюм пижак юм хосломсон залуучууд таалагддаггүй зүгээр энгийн хувцсан залуучууд таалагддаггүй. Тийм юм асан гэж үзсэн юм аа. Чи би зүгээр ингэ мэдэрч тийм л та хүмүүс. Жишээлбэл би энгийн хувц өмсөн ч хөөрх харагдаад хослон өмсөн ч хөөрх харагдаад байхгүй. Аюу хэцүү. Амар хэцүү. Хувцлалт гэхдээ яг тухайн орчноос л тэгэл амар хөдөө явж ирсэн костюмтэй залуу яваад байна. Замаа ажил шийдэж цагаа шийдэх юм. Заавал шиг. Амралтын өдөр гоё чөлөө тавцтай, ажил дээр офс дээр костюмтай. айл нь таалагдахгүй юм. Дийлэгтэй айл. Дийлэгтэй айл нь чөлөө тувцтай нөө одоо ингээл хөдөө явжсэн ч тэр нойлоос гарч ирсэн ч тэр тэ хоол идсэн ч тэр ямар шууд хувцас таалагддаг байл гэж байгаа юм байл. Ер нь аль хувцаардаг. Ер нь материалын юунаас аягүй ингэ чөлөөлөгдсөн. Харилцаал чухал ер нь аль. Юу таах уу? Гой давхраад нүд харах уу? А царай бол харахгүй мэ тий бас. Царай бол харилцаа тэгэл энерги эсвэл Тэгвэл одоо яаж юм бэ? Хөвчлөлтөө ягаан цамцтай залуу таалагддаггүй. Сүртэй. Яагаад заавал. За одоо тэр материалын цэтрэлэг гэж явдсан болох ч одоо маргалж байгаа амар костюмтэй залуу таалагддаг гэлтэй энэ шиг юу вэ? Тэгээд ихээр чи сонир болчих. Алаа ачтай тий. Сайчлаа гэдэг. ер нь гэхдээ эмхтэй хүн ингээл нэг чихэрэд оролдог гэдэг штеп. Тэр шиг ингээл гоё харилцаал гоё л байвал тэрийг харахгүй үстэй. Тэр хүн угаасаа хаан төрөг гэж цэвэрхэн авч явахаас. Надад л чөлөөтэй хувцтай аюу таалагдав. Чи толгойд ягаан цамцтай гэж Жишээ нь ингээд яг хөө мэдээж гоё л даа костюм пижактай те ингээл цэмбидл хувцалсан залуу бол тий харахаар өмнөөс нь ядраад идэх байхгүй ингээд хэцүү байгаа ч юм уу нэг юм цаанаасаа ингээд юм жоохон хэцүү санагдав. байдаггүй. Яг чөлөөтэй уурт амар эвтэйхэн байгаа юм ингээл хайцгад өвтлээ өөрөө байгаа юм шиг Юу гэсэн бэ? Амар чөлөөтэй байгаа те. Ичээс Би ярьсан уу? ихтэй материал биш. Гэтэ одоо жишээлбэл төрсөн өдөр ч юм уу эсвэл ямар нэгэн хүлэн авалтан дээр ингээл хитрхи ингээ хувцалсан хэрэг жоохон эсвэл тэгэхээр заавал хийвгүй байсан ч гэсэн өмсгөөс аргагүй. Тийм юм дээр чөлөөт костюм бичих өмсгсөн тоххой. Миний хэр бол яг юм Хэцүү те. арай нэг өөр те нэг хүн харахад нэг костюм бичэх гэх юм байна. Надад костюм бичиг хүмүүсгүй тийм ерөөсөө би хэцүү байгаа мэт ерөөсөө мэддэггүй шүү дээ. Тэг ч санагдаад. Бондор хүмүүс мэдэрчдэг байхгүй тий. Надаа аяад. Өксгөрүүд задарч цэмбэрүүд нь цэмбичд юм биш үү? Айгуу муухай найзаа дөрөж дэше гасан тийм. Ер нь бол яг Тэгээ анаа тэгдэж шүү нэрээ костюм бичиг бол тийм бид бол тийм өмсөс сурцсан ч юм эсвэл нөгөө яатсан үед бол нэг тийм би хэцүү энэ төр. чи өдөр болгон заяа. Харагдсан. Өдөр болгон өмсөх чинь тэр чинь инста там байхгүй.
Өдөр бол. Би бол өдөр сүүлийн үед дандаа өдөр болгоно юм. Би бол өөрөө Өдөр бол жишээ би 3 жил өмссөн. Тэгэл яа тайлх хийсэн. Яа. Зүгээр ингээд үнсэлдэж мүнсэлдэж жоох хэцүү. Юу ч яриад байгаа. Көстөө мүнсэлдэж хамаатай юу. Яагаад хэцүү болчтой те. За баярлалаа залуусаа. Бид нэр зүгээр л сууж ярилцсан. Янз янзын сэдв, янз янзын ингээд хүний үзэл бодол. Жишээ нь хувцсан дээр ч юу ингээд хүмүүс янз янзын бодолтой байна те. Ингээд ийм байдаг, тэгдэг материалыг юм бол нэг онц зүгээр л залуучдын гоё харилцаа гоё, нааш харилцаа гоё гэж хэлжээ. Жүлөө хувц зүгээр гэж Цэмбисэг онцтой зүгээр гэж. Ер нь ихэнх нь бол ягаан цамцтай зүгээр гэж. Гэж ойлголоо, бодлоо. Тэгээ гоё сайхан гоё ингээд энгийн гоё яриа өрнүүлсэн. Та нартай маш их баярлалаа. Энэ миний нэг өрсөлдөж ярьдаг хүн. Аа. Яхтай ингээд пас Хоёр айгу удаан сэтгэл хийсэн үү те. би нэг мэддэг ганаа. Гэт орчдөг гэж аяга амархан те. Сайхан Nescafe Gold дайлсан. Nescafe-хэндээ баярлалаа. Баярлалаа. Бас бид нарыг бас дэмждэг. Ялангуяа Нямбарыг маш их дэмждэг. Залуу гоё айтайхан ч гэдэг юм уу, эсвэл сайн гэдэг ч юм уу, эсвэл энэ залууд ингээд дэмжлэг маш их үзүүлдэг. Unitel Group, Univision-ийн дамжууд маш их үнэхээр их баярлахаас аргагүй. Би бас та бүхэндээ хандаад хэлэхэд манай торгон замын хүүхдүүд гэдэг Univision вижээсаа манай 18 сургууль нэвтрүүлэг орсон байгаа. Тэрийг үзээрэй гоё нэвтрүүлэг байгаа. Тэрийг үзээрэй. IP 77-оор ихсэн дугаараар гадаадаас Монгол руу өнгөө ярьж байгаа гэдэг дуудах таахтай таатай. Бөө реклам явчлаа уучлаарай. За тэгээ бас миний хувцсыг ивент гэсэн. Айгу олон юм. Түрүү ганц ширээ гэсэн чинь реклам явахгүй гэлтэй. За тэгээ бас энэ сайхан стрессний дунд стрессний дунд бөө ширээ хийж байгаа та нартай баярлалаа. Удахгүй гоё дуунуудаараа бэлэг барих ах те. Бас би та нараар бахархдаг. Би та нартай нэг юм үед ажиллаж амьдарч байгаадаа би үнэхээр бахархдаг те. Гурван охиныхны дууг сонсоор те. Хайр ингээд явсан гэдэг дууг машинд их сонсдог. Маргалжингогийн жаргах зүрхэн би бас маш их сонсдог. Ганаагийнхаа чамтай хамт явмаарыг бас их сонсдог. Та нар бол та нартай ингээд нэг үед амьдарч байгаадаа энэ ба маш их баярлдаг шүү гэдгийг бас хэлчихэ. Баярлаа. Тэгээ эргүүлээд юм байт юм хэлэхгүй. Би мэдчихэе гэж. Айд ганаас хол явж байгаа ш. За баяртай.